Сайн байцгаана уу лаги байна. Суугтмын тавтай морил. За би ч одоо хичнээн удаан бичлэг хийгээгүй юм бтэ тий. За ер нь бол нөгөө Америкийн визтэй холбоотой бичлэгийг хэн хүмүүс орж ирээ тий надаас нэлийн юмнууд асуудаг байхгүй. Сүүлийн үед хүмүүс ажиллах эрх яаж авах вэ? Ажиллах эрхтэй виз гэж байна уу? Очоод визээ солих уу, яах уу? Шууд ажлын виз хүсмээр байна энэ төр гэд асууж байгаа. Ер нь бол ажлын виз, ер нь ажиллах процесс, энэ тэрэ тиймэрхүү юмнууд энэ бичлэгээр ярих болно. Дуустал хамт байгаарэ. Яс. За ингээд өмнөх бичлэгээ харсан чинь би бүр 4 жилийн өмнө тэр анх нөгөө Америкийн визтэй холбоотой бичлэгээ хийж исэн юм байна. За тэгэхээр аяллаа визээр яваад очоод одоо хамгийн амархнаар одоо сургалтын виз рүү солиулах тийм хандлагатай эсвэл ерөн солиулах тийм боломжтой байгаад байна. Тэгээд сургалтын виз рүү солиулдгийн шалтгаан нь болохоор хамгийн хурдан хугацаанд амархан шийдэгдэх боломжтой учраас сургалтын виз рүү шилжүүлээд байгаамаа. За сургалтын визэн дээр болохоор ажиллах эрх байдаггүй. Яг одоо ингээд инженер ч юм уу те үнэхээр лаг мэргэжлэр сураад тэгээд ажлын байраа олчих юм бол 20-40 цагийн ажиллах эрх хүсч болдог. 40 цаг нь болохоор амралтын одоо хичээл амарж явах үед 40 цаг, хичээл амраагүй үед бол 20 цагийн ажиллах эрх хүсч болдог байхгүй. Гэхдээ энэ шанс бол ихэнх хүмүүст маш ховроо, ер нь жоохон хэцүү гэсэн үг. За энэ нэг тусдаа сэдв байгаа заяа. За тэгээ Америкт биш үү заяа. Ажиллаж одоо ажиллахын тулд ажиллах эрх авах. За ажиллах эрх авсан ч тэр эрхээ зөвөр ашиглах гэдэг юм чи аяйгүй чухал. Social Security Number гэж байдаг. Тэр нь болохоор одоо иргэний бүртгэлийн дугаар ч юм уу нэг тиймэрхүү юм гэсэн үг. За тэр дугаарыг авснаар та одоо кредит оноотой болох. Кредит оноо гэдэг нь болохоор одоо байр, орон сууц хөлсөлөхөд таны кредит оноо өндөр байх юм бол одоо барьцаа мөнгөнд багасдаг ч юм уу зээл мэйл авч болдог. За машин унаа ингээд худалдаж авахд бас ингээд айгүй хэрэгтэй. Маш чухал дугаар ахгүй юу? Тэгэхээр тэрийг аяллаа визтэй хүн авах боломжгүй. Ажиллах эрх авснараа тэр Social Security Number гэдэг юмыг авах хамт ингээд авах боломжтой болдог байхгүй юу? Yes. За тэгээд тэр дугаарыг авснаар татвар төлөх боломжтой болно гэдэг маш олон ингээд боломжтой байдаг. За тэгээд тэр Social Security Number-ыг бол хүссэн хүн болгон авч чадахгүй. Ажлын визтэй хүн бол Social Security Number авна. Амархан авах арга бол та ажлын виз хөөцөлдөх эсвэл оюутан байжгаад оюутан одоо сургуулаа төгсөөд ч юм уу ажиллах хэрэг хүсээд тэр дугаарыг авч болдог. За тийм хоёр сонголт байна заяа. За тэгвэл ингээд арай амархнаа сурж мурахгүй төлбөргүйгээр шууд ингээд ажиллах виз хүсье. Энэ тэрэг гэдэг нь штэ. Тэнгүүт мэргэжлийнхаа дагуу ажиллах ч юм уу одоо нэг инженер одоо багш юу ч гэдэг whatever За тийм одоо мэргэжлийн ажилд ормоор хам бол H1B буюу H1B гэсэн төрлийн виз байгаа. Тэр нь болохоор суглаа байдаг. Одоо жил болгон квоттой магадгүй энэ жилд 60,000 гадаад ажилчид авнаа гэсэн ингээд квот тавьсан байлаа гэхэд тэр квотод төрүүлж аппликейшнаа өгсөн хүмүүс тэнцэнэ гэж байхгүй. Бүх ингээд аппликейшнаа явуулсан хүн дундаас суглаагаар сонгодог. Яг л нөгөө green ногоон картны суглаа гэж байдаг шүү дээ. Яг тэр байдлаар бас яг тэр ажлын визний суглаа гэж явуулдаг. За тэр нь болохоор маш олон орны дэлхийн өнцөг булан бүрээс apply хийж байгаа. Америкт байгаа оюутнууд хүртэл ингээд тэр ажлын виз рүү ингээд өргөдлөө өгдөг. За тэгээд тэр нь сонгогдчих юм бол ер нь бол ажлын визээ авах боломжтой. Тэгээд дараагийн шат аппликейшн гүйцээгээд ингээд явдаг гэсэн үг байхгүй юу? За тийм байна заяа. За тэр бол ингээд процесс жоохон удаан. Тэгээд суглаа муглаа гэд нэг тиймэрхүү юм болдог. Суглаа нь болохоор жилд 1-2 удаа л болно. Эхний суглаандаа тэнцээг бол 2 дахь chance гэж байгаа. Гэтэ тэр нь бараг л бүтшгүй заяа. За нөгөө нэг төрөл нь болохоор H2B буюу H2B гэсэн визний төрөл. Тэр нь болохоор яадаг вэ гэхлээр одоо хөдөө аж ахуй дээр ажиллах мал аж ахуй яг дээд боловсрол шаардлагадаггүй тийм ажил мэргэжил байгаа байхгүй. Одоо жишээлх юм бол паркд жолооч хийх ч юм уу гольфын талбайд жолооч хийх. Хөдөө аж ахуй дээр одоо ямар нэгэн байдлаар ажил хийх ч юм уу За энэ төрлийн визэн дээр болохоор ажлын визний цалин нь ерөөдөө бага байдаг.
магадгүй цагийн $15 ч юм уу те. За ер нь жоохон бага цалинтай байдаг гэсэн үг. Гэхдээ ажиллах эрхээ авчна. Тэгээд 6 сарын хугацаанд ажиллах эрх авна. 6 сарын хүчинтэй виз ахгүй. Тэгээд 6 сараараа бүр 3 жил хүртэл ингээд сунгуулж болдог тийм төрлийн виз байгаа. Тэгээд гэр бүлийнхний дагалдангаар авч болно. Гэхдээ дагалдан нь бас л адилхан ингээд визээ сунгуулад явах ёстой. Зарим хүмүүс болохоор дагалдангаа нөгөө өөрийнх нь виз сунгагчингууд автоматар сунгагч нь гэд бодчих тийм шиг ба. Үгүй ээ. Бүгдээр ингээд тусдан сунгуулах хэрэгтэй. Зарим хүмүүс ингээ андуураад миний виз сунгагдсан ч манай гэр бүлийнх сунгагдана гэж ойлгоод бүр ингээд гэр бүлийнх нь харилцсан өөрийнх нь ингээ сунгагдаа явцсан. Тийм хүмүүс бас байна. Ажлын визний ийм хоёр төрөл байна. За мөн ингээд бас өөр цаашаа бүр ингээд нарийн визнүүд байгаа. Тэрэнд болвол мэдээж хэрэг та дээд боловсролтой салбартаа ингээд тэргүүлэх чиглэлийн хүн байх юм бол тэрхүү визнүүдэд ингээд өргөдлөө өгөх боломжтой. Гэхдээ Америкт очиод визээ солиулна гэдэг юм бол жоохон эрсдэлтэй. Яагаад вэ гэхээр магадгүй та аяллаа визээр очиод визээ солиулна гэж бодсон чинь аяллаа визний чинь хугацаа одоо тэр виз чинь солигдохоос өмнө дуусчих юм бол маш том эрсдэл одоо харлахын эрсдэл үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь Америкт аяллаа визээр очиод визээ одоо тий ажиллах хэрэгтэй визээр солиулъя гэх юм бол бараг л боломжгүй. Тэгээд хамгийн одоо secure буюу амархан тий болгоомжтой одоо хамгийн аятайхнаар солиулах боломжтой виз нь бол сургалтын виз л байдаг. Тэгээд одоо хүмүүс сургалтын виз рүү ингээд солиулах магадлал өндөртэй байдаг гэсэн үг. За тэгээд нөгөө нэг одоо тийм managerial level буюу одоо менежерийн түвшингийн юунууд ажлын визнүүд L1 энтер гэл нэг тиймэрхүү визнүүд бас байгаа. Тийм. Тэгээд та энэ бас ингээд бүр нарийн судалмаар хам бол судалж болно. Тэр нэг юм бас ингээд хүмүүсийн айгүй их асуудаг нэг төрөл бас байгаа. Тэр нь болохоор asylum буюу одоо монголчууд asylum энтер гэдэг тийм asylum. Тэр нь болохоор орогнол хүсэх тийм виз байгаа. За юу. Гэтэ амар эрсдэлтэй виз. Эрсдэлтэй ч байх тий. Тэгээд ер нь бол ингээд Америкаас орж харахгүй гэмтчлээ айгүй сонин тийм төрлийн виз хгүй. Виз ч юм уу визгүй ч юм уу нэг тийм төрөл заяа. За тэгээд ер нь Монголд байгаа кейсийг Америкийн одоо шүүхээр шийдүүлэх юм бол амар тийм сул кейс болно гэсэн үг. Тийм учраас одоо Америкт одоо юу гэдгийг за энийг ярих болоо энийг мартаарай заяа. Окей. За нэг тиймэрхүү байна. Тэгэхээр Америкт очиод ажлын виз хүснэ гэдэг юм бол ер нь бараг л боломжгүй. Наан нь одоо ингээ Монголд байхдаа ч юм уу те за тэр одоо H2B гэдэг төрлийн визийг хүсэх юм бол айгу зүгээр H2B бол ямар ч тийм суглаа байхгүй ажлынхаа спонсорыг олоод ажиллах газараа олоод тэгэл материалыг бүрдүүлэл ингээл явчихна. Тийм H1B буюу яг мэргэжлийнхаа ажлаар ингээд явах гэж байгаа бол суглаа байдаг. Тэгэхээр ер нь жоохон төвхтэй. Сонгохдохгүй бол тэгээд болохгүй гэсэн үг. За тэгээд ер нь бол Америкт ажиллах эрх авах тэр social security number гэдэг юм чи бүр амар чухал шүү. Тэгэхээр тэрийг бүр ингээ сайн ясмахандаа шингэтэл ойлгож хумсарлаж аваарэ. Тэгээд Америк руу шууд ажлын виз аваад явчаа ч юм уу те. Тийм амархан юм байдаг байсан бол хүн болгол юу шүү дээ. Тэгээд хамгийн амархан төрлийн ажлын виз нь бол тэр H2B буюу тэр нөгөө нэг газар тариалан марилан эсвэл парк маркет тийм жолооч хийх юмнууд л байна. Тэгээ бас нэг юм байна. J1 гэдэг internship-ийн дадлагын ажил хийх төрлийн виз байгаа. Тэр нь болохоор компани олоод тэгээд ер нь бол дадлагын ажиллаар явж болдог. За тэр J1 гэдэг визэн дотроо бас юу байгаа? Сурангаа ажиллах боломжтой тий сурагч солилцооны виз гэж ярьдаг байхгүй юу? Тэгээд тэндээ сурангаа ажиллаад явдаг тийм бас визний төрөл байгаа. За гэх мэтчлийн юм ажиллах хэрэгтэй энэ тэр визнүүд авч болох нэ. За нэг тиймэрхүү. Тэгээ ер нь бол довчхондоо иймэрхүү байна. Тэгээд Америкт очиж шууд аяллаа виз ажлын виз рүү солиулъя гэж асуух нь бол маш боломжгүй. Ер нь хугацаа шаардлагданаа. Шууд очиж солиулах ямарч боломжгүй гэсэн үг. Yes. За тэгээд дахиад нэг юм хэлчихье. Америкт очоод аяллаа визээ одоо за хамгийн боломжтойгоор сургалтын виз рүү солиулъя гэдэг юм бол ер нь бол 90 хонцоод юу яах хэрэгтэй? Аяллаа визээ сургалтын виз рүү өгөх хүсэлтэд өгөх хэрэгтэй. Хариу нь штэ заа энгийн процессор өгөхөд хариу нь ер нь бол 3-5 сарын дараа ирдэг байхгүй юу? Тэгэхээр
одоо тий максимум танд одоо Америкт 6 сар байх хугацаа байлаа гэхэд таны аяллаа виз дуусахаас өмнө одоо тэр сургалтын визний чинь сунгагдах хариу нь одоо сургалтын виз рүү солиулах хариу нь ирж амжихгүй гэсэн үг. Тэгэхээр одоо таны аяллаа виз дууссаны дараа оюутны виз чинь татгалцсан хариу ирчих юм бол та ингээд харлах эрсдэлтэй болж байгаа гэсэн үг. За харин эсрэгээр нь ч байх вэ? Тэр процессыг хурдан авъя гэх юм бол одоо цааш USCIS руу премиум процесс буюу төрөвчлсөн үйлчилгээ хүсээд одоо 1-30 хоногийн дотор одоо тэр визнийхаа хариуг хурдан авъя гэсэн хүсэлтийг өгч болдог. За тэгхийн бол одоо нөгөө нэг аялын визний чинь хугацаа дуусахаас өмнө хариугаа хүлээж аваад хэрвээ татгалцах юм бол арай өөр арга хэмжээ авах боломжтой гэсэн үг. За ер нь бол ингээд товчхондоо юмрхүү заяа. Тэгээд дэлгэрэнгүй асуухаа хүсвэл өндөр чат бичээрээ тэгээд би ямар нэгэн тим одоо виз мэдэн 100 шалж тим үйлчлэгээр үзүүлдэггүй. Зүгээр мэдээллээр хангаж өгч болно. За тэгээд би бол ямар ч тим ингээд Америкийн визтэй холбоотой хууль зөмгөөлөгч тим хүн биш шүү. This is just for informational purpose. Зүгээр л ерөнхий мэдээлэлтэй зарим би ингээ худлаа үнэ ярьсан байж магадгүй. Гэхдээ ер нь бол миний мэдж байгаагаар ихэнх зүг шүү да. За тэгээд бүр нарийн судлах юм бол та нар өөрсдөө тэр их сурвалж мөрүүлж асан бүр сайн уншаарэ. Тэгээд мэддэг газар мазартай холбогдоорой гэж үзье. Баярлалаа баяртай. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа түр баяртай. Хэрэгтэй мэдээлэл болно. Subscribe, like